Оройн төргийн эрх үзэгчтэй UBS Plus-ээр сайн уу санаа нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. За нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр эрүүл гоо сайхны нууц Asahi Japan Cosmetics ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asahi Japan Cosmetics. Японы номер 1 кремийн төрлийн цагаан ус түргэн бодогч Selo. Хольж хутгахгүйгээр ганц л дарахад болно. Үсээ бүтэн бодох шаардлагагүй. Цайрсан хэсгээ бодоход л хангалттай. Selo. Ой шампуны 90 үеэрлээ. Хөрхний цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Diane. За бям гараг бүр таны гэрийн хойморчин цочоор сонирхолтой арслаг өрнүүлэх хичээдэг нэвтрүүлгийнхаа нэгэн шинэ дугаарыг үзэж танд өргөн барьж байна. За өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцээрсэн зочноо танилцуулъя. Монгол Улсын соёлын гавь зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч, хөтлөгч, жүжигчин гэдэг одоо маш олон үргэлжлэгөө. Шагдар сүрэнгийн гүр азар нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн байна. Танд баярлалаа. За баярлалаа. Сайхан намарч байна уу? Сайхан энэ намрыг сайхан намар болж байна. Бидний хувьд ялангуяа телевизийн уран бүтээлчдийн хувьд тийм ээ. Монгол телевизийн урлаг байгуулагчны болоод Монголын үндэсний телевиз байгуулагчны 50 жил боллоо. Хагас 100 жил. Хагас 100 гэдэг сайхан хугацаа юм байна. Энэ намарчин бид нар ажилттай байлаа. Түүхээ эргэж саналаа. Манай Улаанбаатар телевизийн 25 жил болов тийм ээ. Ингээд энэ телевизийн уран бүтээлчдийн хувьд бол тийм цаг хугацаа он цагийн үнэмшил бас нэг юу хийж бүтээж ийсэн яасан бэ гэдэг бодох тийм сайхан намар байлаа шүү. За эхний асуулт юу байх вэ гэж би бас их удаан бодлоо. За удаан ч яах вэ? 2 хоног бол ямар ч байсан бодлоо. Тэгсэн сэтгүүлч гүр азрыг 5 жилийн өмнө би яг энэ нэвтрүүлэгтээ урьж байсан байна. Тэр нэвтрүүлгийн одоо үеэр нэг зүйлийг амлаж ирсэн юм байна. Тэгээ тэрнийх нь биелэлтэн чухам юу болсон гэдгийг асуух гэж байна л да. Тухайн үед та хэлжсэн хүн чинь нэг барах зүйл байна, барахгүй зүйл гэж байна. Би одоо нэг зүйл бодоод байгаамаа. Одоо ингээд нэг алхам тутамд сэтгүүлч хүнд санаанууд төрж идэг юм аа. Одоо магадгүй нэг 100 санаа. Тэр санаагаар нэгтгсэн нэг ном гарганаа гэсэн. Тэр номонд орсон нэг санааг дурын зохиолч аваад шүлэг болгож болно. Жүжиг болгож болно, кино болгож болно, ном болгож болно. За тэр амлалт биелэгдсэн өө. За их өстө миний бодоогүй асуугаагүй асууж бодоогүй асуултыг асуулаа. Тэр миний зүрх тархинд их олон жил явсан. Ер нь хүн чинь нэг тэгээд би чинь Монголын урлагт нэг одоо юу гэдгийг дээр 45 6 жил бас зүтгэжлээ шүү дээ. Тэгээд тэр мэрийгээ бодохоор зэрэг одоо юу гэдгийг байгаа юм. Бас нэг тийм бодол төрж ирсэн. Тэр маань их сонноор иргсэн. Би нэг одоо үзэгчд юм уу нэгэнд өөрөө асууж байгаа учраас хариулахгүй байж болохгүй. Тийм ээ. Тэр маань нэг жахаа өвөрмөс байдлаар эргээд байгаа. Одоо бас би ярьчи да тийм ээ. За яри. Одоо хизээ баг зөв өнөө маргааш гэж хэлэхгүй алсан манай гэр бүлийн хүн чинь өөр утга зохиолын мэргэжилтэй. Багшин дээдийн хэлбэрэн зохиол ангийг төгссөн. Хүн шүү дээ. Номын уншид ногоотой шилээс ууслын нэг. Тэгээд манай гэр бүл нэг 2 3 жил нэг тийм одоо бид чинь суугаад 46 жил болж байна тийм ээ. Их сонин тэмдэглэлүүд хийж байгаа. Тэр тэмдэглэл удахгүй хүмүүсийн гар дээр ирэх баг. Би бол оролцохгүй л дээ тийм ээ. Өөрхөн редактор. Гэхдээ тэр надад бол их таалагдсан. Бараг тэр нь тэрүүгээр орлогдох болов. Удахгүй тэгээд ирнэ нэг нарлаг сайхан өдөр хүмүүсийн гар дээр гарах баг. Редакторууд нь өөр хүмүүс ажиллаж байгаа. Тэгээ би бол сэдвийг л харсан. Нэг 2 бүлгийг нуугаад явах вэ? Гэрүүлийн 2 хүн биеинд үзүүлэхгүй гэж байхгүй шүү дээ. Яг л хүний амьдралын ил одоо юу ч байдгийг ойрхон нарийнхаас балхай бай тэр үерхэл мэрхэл юу ч байдгийг тэр нэг эмэгтэй хүнийг хардаг шүү дээ. Тэр бүх юм 16 та танилцсанаас өнөөгийн 2017 хүртэл янз бүрийн бас тэгээ тэр чинь Монголын түүх миний амьдрал гэхээсээ илүү Монголын урлагийн түүх сони юм хүмүүсийн амьдралын бас намтар сэжүүр болох шийдтэй юм бол байна л дээ. Тэр тал руу иргэцсэн байдаг үл. Огт үгүйч биш юм байна. Бүр их сонирн байна. Сонирн байна. Надад сонирн байсан. Би тэгж боддог байсан. За яг нэгэн гэр бүлийн туулсан амьдрал юм шиг мөртлөө их олон зүйлийг агуул. За жишээл үйл бит хоёр гээл Батулбаатрын гэргийн бичсэн ном бол уншигчдын бас л унших дуртай ном болсон шүү дээ. Тийм ээ дэгийг хийсэн яг ном. Тэгээ би анхандаа бол яг хөө зүгээр яг нүгэл гэхэд бол да болж байгаа мөн тэр гээл манай охтод мөхтөдөөс сигнал энэ байсан л да. Зүгээр би нэг тийм миний хараагүй өнцгнүүдийн сони юм байл. Намайг шөмжилсэн юм би. Янз бүр юм би. Алдаа оноо тэр хамаагүй утсан байт. Тэгтээ байггүй. Тэр нь зүгээр тэгээд нэг ийм нэг онл байдгийн гинэ.
бид нар телевизийн мэргэжлийн улсууд дэлхийн бүх орн ингээд ер нь олон ангит кино хийдэг улс орн гэж байдаг юм гээл л дээ. Гэж бүх оронд л байгаа шүү дээ. Манай тэгээд сувал үзэл олон ангит одоо солонгос кино тарих угаалаа гэж бүгд үзээд байдаг. Тэгээд яагаад олон ангит кинод хүн төрлөخت ингээд дуртай байдаг юм гэсэн чинь хүн ер нь хүний тийм амьдралд хүн бүхэн дуртай байдаг гинэ. Үс тэгсэн гинэ гээл те. Тэгж байгаа шүү. Өчигдөр нөгөө нөхрийн сэргээ салгадэрс одоо яах вэ гэдэг дараагийн гэдэг шиг л тийм учраас нөгөө амьдралын тийм эгэл гэдэг юм уу тийм ч хүн сонирхож унших байх бас. Хүнд хэрэгтэй талдаа л да. Сургаад бол сүйдэлхгүй шүү дээ тэр чинь. Манайгаа сургадаг ч юм гэж юу байх вэ те. Тэр сургаалын дагдаг ч гэж хайшаарсан юм байна. Их санаандгүй асуултаар их гоё хариулт. Та энэ тухай хэлэхгүй ч байсан байх. Гарсан хойно гарчлаа гэж уншигчд мэдэх байсан баг. За тэгвэл танаар сонирсах юу вэ? Хувийн за ажил төрлийн хувьд. Гэхдээ надад яг одоо нэг энд чинь ороод ирэхээр хүмүүс их сайхан гэгээтэй мэддэг уран бүтээл ярьдаг болохоор зүгээр одоо хүний мөрөөдөл барахгүй юм даа. Ёстой хойдон жил гэдэг шиг хойдон он гаргаад болох уу? Би нэг шүлгэсэн арман бичиж байгаа. Шүлгэсэн арман Монгол их ховрлоо. Одоо манай хүмүүсийн мэддэг чойны минь хүн дэсгэлээд. Тэгээ бардгийн болов гэж бодоод ерөөсөө бид айраад ард нь гарч байгаа. Ганц нэг боломжийн хүмүүсээр бас харуулна. Тэгээ чи яагаад шүлгэсэн арман ингэ бичих нөхцөл юм уу бүрдсэн бэ гэсэн асуулт өөрөөсөө тавьж болно. Өөрөөс асууж болно. Би 1979 он цэрэг байсан юм. Одоо 22 дэх зохиолч тавранд ажиллаж исэн цэрэг дээд сургуульд өгсөн. Тэгээ цэрэг татагдахгүй юу? Цэрэг татагдгаар чинь цэрэг үл дэглэн шүү дээ намайг. Шөнө ингээ унтаж яхад босдог байхгүй юу? Би байлдач хөрөө зэрэг шүлэг уншуулна. Тэгсэн чинь хуучин цэрэг намайг ингээ 5 дэвтэр байна шүү дээ. 5 дэвтэр ийм балтай гаргаж өгөөд маргааш өглөө босоход миний тухай найргал бичих гэсэн байхгүй юу? Авгийнхаа нэрийг хэлж өгөө. Аавынхаа нэрийг хэлж өгөө тий. Тэгэл одоо тэр чинь дандаа өөрөө үйл явдлыг хэлж байгаа. Хань хүлээгээл очингот жирэмсэн болоод морин төрүүлэл тэр тийрхүү. Сценаар тэр үүр сайтл бисэж гар сар байгаад. Тэгс чинь хуучин зэрэг үзээд энэ өстой гоё юм байна. Одоо над зохио гээд тэгсэн байхгүй. Тэрнээс гадна зүгээр би хүмүүснийх ярьдаг юм да. Би нэг 30 гаруй найргалал хүмүүс зориулж хийж өгсөн шүү дээ. Хүн ээждээ аав даах дүүнартаа тэр мөрний сурч туршлагч юм уу. Тэгээ би яахан хөвөрч боломоор юм шиг санагдаад. Найргалал арман бол хөвөрөхгүй л явдаг юм л да. Тийм ээ. Тийм учраас хөвөрч ер нь болж байгаа юм шиг санагдаад. Тэгээ өөрийгөө туршаад ер нь болохгүй юм гэж байх уу гэдэг тийм арман хийж байгаа. Ёстой 2018 онд үзэгчийн гар дээр хөрөх байгаа гэж бодож байгаа. Миний тий утгоёнгийн хайр сэтгэлийн тий. Тэгээ нэг түүхэн энэ төрөд хамраад явах уу тий. Ойрхон байдаг. Хамгийн хэцүү сэдв чи хайрын сэдв байдаг шүү дээ тий. Тэгээ бас өөрийгөө нэг Монголын утга зохиолд 40 жил зүтгэсэн бас нэг тамираа үзье гэж бодоод. Тэгээ уншаад тоохно тоохгүй юу. Миний л бодол юм чинь тий. Нилээн том гэж бодож байгаа юм бол тэр дуугаа хийгээд уран бүтээл хийж гинөө хийж байна. Миний мэдхийн говийн ганц айлын гүр азар. За тэгэл одоо битсэн телевизэд хийсэн олон уран бүтээлүүд байна. За тэгээд Тэнгэрлэг оршихуй гэл одоо бүтээлүүд байна. Тэгээд таныг харахаар нэг тийм утга уянгийн сэтгүүл зүй харагдаад байдаг. Санаанд ороод идэв. Тэр таныг өөрийгөө олсон мөн чанар чинь тэр мөн үү? Үгүй юу эсвэл үгүй шүү гэсэн хариулт өгөх. Үгүй ч байж магадгүй юм. Шүүхийн эрхийг зүйлийн дарга лүндэнд орж гээд дараадаг шүү дээ. Суульч доктор. Лүндэнд орж байгаа нэг сонин санал хэлсэн. Чи бол хүнд их ойлгоход амархан хүн гэж. Би бодсон тийм байж магадгүй. Ойлгоход их амархан, тийм ээ? Ойлгоход хэцүү хүн байдаг шүү дээ. Яагаад байгаа мэддэхгүй. Нэг үг хэлдэг тэр нь одоо уур юм уу? Надад бол шулуухан байгаагаар ойлгоход их амархан хүн шүү дээ чи гэдэг жийсэн байхгүй. Тэгэхээр зүр тэр чанарыг хараад хүмүүс тийм уянгийн утга уянгийн ч гэдэг юм уу тэр талаас хардаг байхаа. Би заримдаа хүнтэй муудахаар хэлдэг юм. Мод хүнтэй бэр моддгүй л дээ. Муудаг муу жаахан ширүүх үг хэлэхээр чи хараа намайг хорим хөтөлдөг гэж боддог үстэй гэдэг байхгүй. Хорим хөтлөгөөс өөр юм хийдэг гэж боддог юм байгаа үстэй. Тэрэн шиг зүгээр би нэг тийг гаргадаг болохоос бол хүний боддгийг л боддоо шүү дээ. Ер нь зүгээр өдий хэрийн хүний ганц хөө тийм ээ Улаанбаатар Дижээ авигаан дагуулж ирээд өдий хэрийн ингэж явна гэдэг чинь за муугар хэлэх юм бол мууснаагүй бол нилээн тийм бас өөрөө өөртөө тамиргүй бол зүгээр навсганаад бол явахгүй шүү дээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Зохиогчийн телевиз та бүхэнтэйгээ мэдчилж байна. Яг энэ дэнжид 1989 онд эрхэм хүндэт гайку энд ирж энэ малчдын энэ сууринтай энэ хүмүүстэй уулзалт танилцж байсан энэ баяр бахархлыг та бүхэнтэй хуваалцах гэсэн үднээс энийг зохон тэмдэглэж байгаа юм.
Хайхуу яг таны энд сууж байдаг юм. Сууж байсан. Айгуу. Тэр маш их азтай юм болж байна. Манай өдөж хэлж байна. 1989 оны 6 дугаар сард Кайков ирэхдээ энд одоо энэ тэрмэн энэ ууранд шишгтийн ууранд явж явах үед энэ завь цоо шин байгаад энэ буланд Кайков сууж ирсэн байна. Нэвтрүүлгийг хийж байгаа би ч гэсэн азтай байна. Энэ бүхэн ч гэсэн дурдгалтай байна. Их сайхан байна үзэгчтэй. За ингээд хоёулаа тийш явах уу? Тэр газар удраг очиж байгаа тийм үү? Нэг юм санаа бий. Тулалдаа наахан тулалдаан болж хахад цаана хүн загас орж ирсэн тухай. Тэгэхээр загас орих гэдэг юмыг амгалан тайван бодох, юмыг хамгийн уужуу тайван бодох тийм шалтгаан байдаг юм шиг байна. Чухамдан арслан амгалан байна гэдэг бол байгаль, дэлхий өөрөө амгалан байна гэсэн. Тэгэхээр бид аялал маань цаашаа үргэлжилж балбын бан тулсад үлдсэн ирээд байна. Тэгэхээр балб гэдэг нэр бол манай Монголын ард түмэнд манай түүх соёлтой ялангуяа манай буддийн шишний түүх төрсөлтэй олон зүйл холбоотой. За балбууд ирэх, балб нутгийг зорих энэ дэргэл мөргөл хийх олон зам жим байсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ганцхан жишээгээр хэлэхэд 60 гашрын сувраг гэдэг энэ үг л манай ард түмэнд, манай сүсгтнүүдэд, манай эртний өвгөд настай бас ямар их түүх төрсөлтэй бурхан богчийн түүх төрсөлтэй юм газар нутаг байдаг үг гэдгийг харуулж байгаа. Хоёрдогт урлаг гэдэг үл хэцүү тоглоом шүү дээ. Ойлгоогүй навсгансан хүнийг бол арчаа ичдэг тоглоом шүү дээ. Зүтгээд ард нь гарах, их ухаан байж ард нь гардаг. Өөрийгөө ухаантай гэж хэлээг үл дээ. Тийм учраас одоо ингээд миний нүдэн дээр чинь би 40 жил бол мөн ч олон хамтлаг дуучин гараад алга болж байгааг сарж байна. Мандат дэшээ болж байгааг сарж шүү дээ. Тэгэхээр энэ олон уран бүтээл сэтгүүлч юм уу, жүжигийн зохиолч юм уу, энэ бүхэн чинь өөрийгөө өдий хэртэй байлгах гэж оролдохын тулд ухаан орно шүү дээ. Тэр нь ил харагдахгүй. Нүдний шил зүгээд их ухаантай царай гаргахгүй мөртөөгөө би хүний бодгийг бол билэн чигж боддог гэж боддоо шүү дээ. Би таныг зөвхөн утга уянгаар нь хэмжиж асуугаагүй шүү. Хариулт нь тэр чиглэлээр ирсэн. Яг хөө зүгээр би ингэж боддөг юм л да. Сэтгүүлч гэдэг мэрэгжил бол нэг мэрэгжил эзэмшээ. Тэгээ нэг тийм цаашаа нэг дотоод сэтгэлээ сонсоод хийдэг зүйл нь өөрийн залаад явчихдаг юм уу гэж боддог. 90 сурвалжлах сэтгүүл зүйл. Ерөөсөө байна штэ. Бүрийнх нь үнэ хэлэхэд миний жүжигч тэр, шүлэгч тэр, дууны өвч тэр, нэвтрүүлэгч тэр вирусээ эмзэглсэн зүйлийг хийдэг. Эмзэглэж чадаагүй юм хийж чаддаггүй. Тийм учраас ерөөсөө миний бүх зүйл эмзэглэл намдаг башилдэг байсан. Хүн бол эмзэглэл шүү гэж. Тийм учраас эмзэглсэн зүйлээ хийдэг учраас зарим юм тийм уянга юм шиг харагддаг байх. Би юм маш их эмзэглэж чаддаг байхгүй зүгээр. Тэр нь ингээ буухаараа зэрэгэл тийм ээ? Нэвтрүүлэгч болдог юм уу, жүжигч болдог юм уу? Тэгж их хардаг. Ямиг их тийм хэмзэглэж чаддаг шүү дээ. Хэрвээ Сэдэн балгын тухай чи найргал мармаан бичгэвэл би чадахгүй. Эмзэглэж хараад олчихсон бол чадна. Нэг л юм хараад энэ юу ч гэдэг юм тийм ээ. Тэрийн шиг нэвтрүүлэг юм уу нэг тэгж л харахаараа зэрэгэл нэг тэгэл тэрийг манай балхаалаг сайн мэддэг шүү дээ. Гүрээ ингээд ирэхээр эмзэглэхээр л гэдэг. Тэр шиг нэг тийм ер нь нэвтрүүлэгч ялах нэг л тийм зарсгал ирвэл тэгэл юм ярих ялгаагүй шүү дээ. Яг ингээд сэтгэлд ингээд эмзэглсэн юм буугаад ирэхээр л өөрөө ирэхгүй ярьдаг шүү дээ. Тэгээс одоо гоё ярина гэж байхгүй шүү дээ. Яаж ярьснаа өөрөө буугаад мэддэггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг эмзэглэл гэдэг нь миний өөрийнх нь хүч юм уу даа л гэж. Тэгээ хонхон цогц сайхан гээд алдартай сайхан сэтгүүлч байсан шүү дээ манай. Бид нар чинь найзууд. Тэгээ тэрний хандивын тоглолт бөхөө өргөнд бол би найзын тухай үг хэлсэн гарч. Минут нэг үг хэлсэн л дээ. Тамир туслаач юм сайхан үндэл гэсэн. Одоо хандивын тоглолт юм чинь. Тэгсэн чинь улсууд дахиулаад. Тэгсэн чинь арт байсан улсууд үг дахиулдаг гэж байдаг. Би айгүй л эмзэглсэн юм шиг байна. Айгүй л одоо үнэхээр л тий найз түнд та нар туслаач л гэсэн юм шиг байна. Ер нь миний бичиж байгаа ярьж байгаа энэ төр бол яг л тэр сэтгэлээс л байт юм л та. Ээж та хүүдээ гомддоггүй үстэй. Хөөч нь уул өргөж таныхан ачийг хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ. Ээж үүрээс нойрч нь харуулхтан орхиндон төрүүлж үжийн галаас хацрыг чинь өмөрхтөн тулгандан өртөж гадаа гэртийн хооронд гарын хариу байрвал болж л байна л та ээж. Гэлээч ичим та. Гарын хаан дэргэд гар нүднийхэн дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор ухаан төрүүлсэн болохоор урт холын бодол минь тулганы цахаас хол байдаг юм шүү ээж. Ээж та хүүдээ гомдоогоос. Зүсүүлаадсан 3 сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөг торгон дээлтэй ирцгээж. Зуу захиршуулсан 3 сумын морд ижилсэн юм шиг суман дэлэрэн гайхуулж хөг торгон батантай хөлийн 2 асар хичээн синхэр салгид хээгэн гэдэл дэрвхэд юм хэтэ зодгон 100 болтол докторцох. 9 оны өгчүүд наадмын цагирагтай тэмцэлнэ. Эмзэглээ байж тэ бүтэн ингэж гаргахад байна шүү дээ. Надад бол жүжигл гоё байдаг. Яг шүлгээр гард юм аа. Жүжигэнд илүү гардаг. Дуучаас золонтой, хөөр урлагчтай. Цэвэр зохиолч эмзэглэр эмдэг биш. Нэвтрүүлэг бүр өөр. Миний эмзэглэр нэвтрүүлэг хийвэл хаашаарсан юм болох юм бэ? Тийм ээ? Эмзэглэл оролцоод ёстой нэг оюун дүнэлт ороод энэ чинь хүн тэлэх юм байна. Хүний хувь зэя байна. Тийм ээ? 40 жил ижидээ очоогүй хүн байхад тэр чи одоо өөрийнхөө эмзэглэлээр дайраад иж болохгүй шүү дээ. Тэр чи өөр юм. Жүжигэндээ эмзэглэлээ илүү авдаг. Эмзэглэл гэдэг нь өөрөө уянгийн хэмэлхийг хэлээд байгаа юм биш шүү дээ. Эмзэглэл гэдэг нь өөрөө хүнд хэлэх миний одоо юу гэдэг санаа манаатай холбоотой юм шүү дээ. Би ийм миг дуурч байгаамаа гэж. Тийм ээ? Хон одоо юу гэдгийг миний шаргагээ юу гэж нэг жүжиг байдаг юм да. Үндэсний театрын бистол 2 дугаар байранд орж исэн. Жүжиг байдаг юм. Тэр жүжигэн дээр яадаг гэхээр нэг хүн ингээд арак тусчаад ороод ирдэг. Тэ? Гэрийнх нь бүгдээр нуудаг байхгүй. Хөх аав царайч сайхан байна гэл. Авгаан чи өстэй гоё боллоо гэдэг. Албан газрын нэр одонгоор шигнаал. Тийм ээ? Яд ажилд оролдоо худлаа ингээл сайхан байж штэ гэдэг. Ерөөсө тэр дотор үнэн ярьж байгаа хүн нэгч байхгүй байхгүй. Нэг согтоо хүн орж ирээд ёо энэ чинь өгөх гэж байгаа юм байна штэ гэлж штэ. Тэгээ жүжиг тусдаг байхгүй. Би юуг эмзэглэж байгаа юм бэ гэвэл ямар муухай хүмүүсээ доромжилдэг юм бэ гэж би эмзэглээгүй. Надад нэг л эмзэг юм байдаг байхгүй. Эмзэг гэж эмзэглэх юм хорвоод. Хүн үннийг хэлж чаддгүй л байхгүй юу? Хэцүү штэ. Хамгийн хэцүү юм чи тэр штэ үннийг хэлэх. Тэр үннийг хэлэх хэцүү гэдэг жүжиг болохоос биш. Хүний хоромжийн тухай жүжиг шүү байхгүй. Би зөв шудраг бошийн тухай яриаггүй шүү. Хүний сэтгэлд ч гэсэн өөр зүйлстэй нэг ингээд нэг одоо юу гэдгийг нэг одоо нэг сэтгэл санаагаар наашилчих ч болов уу гэсэн. Зүгээр одоо ингээд нэг царамтай хүн байхад л да тэгэл чи царамтай гэхгүй шүү дээ. Нүдэнд одохаа тэгэл тэ юу ч гэдэг нэг тийм тэ ядарч байгаа нэг чиш ядарч байгаа юм да гэхгүй шүү дээ. Боломдоо өгшөөч гэдэг юм уу. Тэр нэг үннийг шууд хэлж чаддаггүй чинь хүн төрлөخت хамгийн хэцүү зүйл л дээ. Тийм учраас эмзэглэл гэдэг нь бүтэн ойлголтоорооч байна, жаахан мөрөндч байна. Бороотой тэнгэрээс уйдахда оддон газар нь зүудлэх шиг босоо заяар өөрийгөө бүсэлсэ холдохдоо намайг битгий өрөвдөж хода зэнград уйлахнэ салхта сана алдаж яхвэ салхлууд хэл байждэ Осын дараагийн театрын 85 жилийн их зохиолч нацэг даржийн 110 жилийн зориулж бүр азрын зохиол жаргал нарж үжиг манай театр тайсны хэл болох таа. Учран одохгүй хормогийн үнний шадыг гэнби сэтгүүлчний хөдлөөрөө цаг хугацааны эмзэглэл байдаг юм да. Бас л одоо би бол одоо бас эмзэглэж л яваа. Эдгээр нэг улс төрийн нэвтрүүлгийг шийрэхэд байдгүй ч гэлээ гэсэн. Ер нь нас нам байна Монголын сэтгүүл зүйднийг бас нэг 40 жил зүтгэлээ. Ер нь жаахан эмзэгсэн юм аа хойднонгоос би даасан нэвтрүүлэг болгоод дугаарыг л урьж байгаа. Танайхаар улс төр ярьдаг учраас би ярихгүй. Наад эмзэглэл юм би. Хариулахгүй ч байж болно нэвтрүүлэг үргэлжилж байна уу? Үгүй одоо шиг зогссон. 200 гаруй дугаар яваад Монголын үндэсний олон нийтийн телевизийн өмч болоод үлдсэн. 200 гаруй дугаараас 100 хэдэн дугаар нь бол яг тэнд үлдсэн. Одоо үндэсний олон нийтийн телевизээр одоо тэрийг алтан фонд болгож хэрэглэж ашиглаж одоо эргээд харахад бол их олон хүн ертөнцийн мөнгөсөг утсан хүмүүсийн сайхан ярианууд биш. Дэндийн бүрдүүлж байгаа ч гэдэг юм уу, Бирагийн жим дугаач гэдэг юм уу. Их олон тэр хүмүүсээс хэрэгтэй юмуд бий. Тийм учраас тэд нэр л одоо ашигласаа л гэж бодож байгаа. Би бол миний өмч биш. Тийм учраас би
Нэр нь л миний өмч хийж болно. Хариулахгүй ч хийж болно гэж. Ярьцлага би энийг яагаад асуусан гэхээр хариулахгүй ч яаж болно гэдэг нэвтрүүлгийн нэр өөрөө сэтгүүлчийн өмнө гэдэг нэг зовлон айгүй зөвшөөрсөн юм шиг санагдаад. Одоо жишээлбэл нэг зочин ураад нэг асууж болохгүй нэг асуулт байдаг тий. А гисэн мөртлөө үзэгч тэрний хариултыг хүлээж байдаг. Тий. Гисэн мөртлөө та хариулахгүй ч хийж болно гэж асуучж байгаа байхгүй тий. Тэгж бодож өгсөн үү та нэр нь? Яг би зүгээр хүнд ч бас нэг ярмааргүй юм байдаг да зүгээр асуучаасаа заавал тэр хүн хариулах албагүй л дээ гэсэнд өнгөнөөс нь нэвтрүүлгийг эхлэе гэж юм хүмүүлэг талаас нь хүнийг бас хүндэх ёстой шүү дээ. Хүний эрх хэрэгчлээ гэж байна шүү дээ. Сууслаад миний асуултанд хариулгээд цагдаа шиг байж болохгүй шүү дээ. Гэж бодож эхэлсэн уг нь. Сүүлдээ их сони юм билээ. 200-аар дугаар хийгээд харахад та хариулахгүй жиж болно гэхээр бүгд хариулж. Харин тийм ээ гэж хариулж байдаг. А за тийм үү гэж болохгүй. За тийм үү. За чэдэн балгааг орсууд тарьсан гэж та ярьдаг юм билээ хариулахгүй ч болно гэхээр. Гэхдээ би ярина гэж юм. Янз бүр юм ярьдаг. Таны шингэсэнгээс сонссон. Тэг яриг ингэж сони юм билээ. Хариулахгүй гэхээр улам хариулаад байдаг. За хариулахгүй тэгвэл гэсэн тохиолдол бий юу? Би. Бай. Янз бүр юм. Тэрийг лавлж асуух уу? Гэхдээ асуухгүй нэг нэвтрүүлгийн тийм юм чинь. Та хариулахгүй гэж болно. Таны хувьд сэтгүүлчийнхаа хувьд сэтгүүл зүйн жанруудаар за яруу найрагч зохиолчийнхаа хувьд бас утга зохиолын жанруудаар бичээгүй төрөлцүүлээ нэ. Үргэлжлэх огт хийж байгааг. Би ямар ч өгүүлэг тууж арман бич үзээгүй. Би орохыг хүсдэг. Яагаад? Яагаад? Би яах юм бэ? Өөртөө хоёр юм арай чадах юм аа л хий л да. Тийм учраас би тэр өгүүлэг өчгөө тууж өчгөө арман бич байгаа хүмүүсийг бол өндөрт иргэн шүү дээ. Би барахгүй учраас хийвэл оролдоод болох л байх л да. Би хүндлэл хойшин тавьчихъя. Өөрт одоо би энд надад ойрхон байх болов уу гэж л бодсон юм аа л хэдэн шүү дээ. Жишээ нь одоо юу гэдгийг ингээд нэг өгөл ярьж байхад чинь би одоо шүлэг өчдөг юм. Уран шигчээс олон медальтай байсан. Юм хөтэлдэг юм. Телевизийн нэвтрүүлэг хийж 38 жил сэтгүүлч хийлээ. Дууны үг өчөж байна, шүлэг өчөж байна, тийм ээ? Жүжиг өчөж байна. Тэгээ юм гаргаад нэг тийм 6-7 авьяас тийм шиг харагдаад байгаа шүү дээ. Үгүй л дээ, нэг л хэмжиглээс хийж байгаа. А гэтэл энэ бүхний чинь би ямар нэгэн хэмжээгээр одоо явж байгаа хэмжээнээс нь буулахгүй л гэж хийдэг байхгүй. Хэмжээнд юм барих тухай ойлголтыг л би өөртөө хүмүүжил болгож гэдэг юм уу, зарчим болгож авсан. Гэхдээ энэ одоо юм хөтлж яах нь вэ гэж болж байгаа. Энэ одоо энэ дутаа юу гэж бодогдохоос өмнө тий бодогдохоос өмнө. Энэ одоо очиж энэ манай хүн бас дууны үг гэдэг нь хараа гэсэл болчихно. Бас гэж ивэл бас байна гэж ивэл тэр хэмжээнд нь хүн хийж болно шүү дээ. Тэрийг мэдрэх амархан уу? Харьцуулна шүү дээ. Яг үүндээ харьцуулна шүү дээ бол харьцуулахгүй гэж байхгүй шүү дээ. Би одоо өнөөдөр энэ хөтлж байгаа улсуудын хэдий багцаанд явж байна, телевизийн сэтгүүлчдийн хэдий багцаанд явж байна, уран уншигчгээд хүмүүс уншдаг байхад би нэг хаахан явж гэнэ үуч гэдэг юм уу, дууны яруу найраг байхад миний хэр айлаа багцаанд явна гэдэг ер нь багцаа хүн бол мэднэ шүү дээ. Тэгэхгүй болохгүй. Бодлоо яриад байх юм. Зүгээр тийм тэнэг урсгалаар явна гэж байх. Болохгүй бол болчихл байхгүй юм чинь. Монгол Улсын урлагийн ажлын бодлогын маань миний 2016 сайхан бодлоо. Яг үнийг хэлэхэд та нартайгаа ингэж зогсож шиг жаргал байдаггүй. Намартаа ингэж уулзах шиг тийм өрөөлтэй юм гэж байхгүй. Бид нар энийг маш тоглон хүлээдэг. Хамгийн сайхан орой. Би шилжтгэлээсээ ярьж байна. Би яг бодож зогслоо. Миний дуунууд 2040-д тоглох үед би их өвгөн ботсон байна да. Гарч ирээд улсууд энэ өвгнийг оруулъя гэдэг. Өвөө Монголоор гойдгийг уншчаад бууя гэдэг. Тийм сайхан онгоодaan жилийн тоглолт үргэлжлээсэ гэж ерөөж байна. Хамгийн гол нь та нартаа баярж байна үзэгчтэй. Та нартаа дуулах гэж бид нар яардаг юм шүү дээ. Өнөө цагийн одоо Монголын бас рок pop ертөнд за нийтийн дуу гэдэг. Ер нь л орог таны яруу найргаар бүтсэн дуу дуулаагүй дуу чи ер нь хоорох шүү. Би энэ дээр зүгээр харин энэ сайхан нэвтрүүлэгт орсных нэг зүйлийг хэлье. Одоо энэ 10 дугаар сарын 25-нд Гүрээхан зохиолын гэж бид нар ярьдаг шүү дээ. Рок pop биш. Зохиолын дуучдын миний одоо үгийн зохиосон зохиолын дуучдын тоглолт хийх гэж байгаа юм. Би анхудаа хийж үзсэн. Нийтийн дуучин гэж ярьдаг тийм ээ. Нийтийн дуучдын. А миний чи 1977 87 оноос одоо хүртэл их нэг 40 50 дуу байдаг. Шилдэг 30 дуугийн дуулах.
Хазарын чимээ дуудас сэрж нутаг минь дэгчэрнэ хахын сайхан хөрсөнээр адуу хөрвөнө Ойлохгүй шүү би авигаа санахаар Сарнар одоттой Тэнгэрээс тэмүүлж Цагийн мөртөг төвчлэн нисч Тандаа ирвэни Санууч инээсэн миний лэгчийн ухааныг нутгийн цагаан маан үлэнд учрлаач байлгүй Хамаан дугуйлах эрхэм байна би Чанганаад ордидоо Сайхан шимда Монгол хүн болж төрөв Сайхан шимда Монгол бидгэнч дуудаг Иймэл сайхан их оронгаа Сайхан чимдаа Монгол хүн бол төрөх гэж тэргээрээ нэрлэж байгаа. Би өөрөө хөтлөн. Өөрөө яаж тэр дуу бүтсэнд золон жаргалаад үзэгчтэй юм. Чи сэтгэлс би ингэсэн юм аа. Би ингэсэн юм аа. Тийм ээ? Жишээ нь одоо ганцхан жишээ хэлэхдээ одоо Монгол улсын гавьчигчин баясгалан ирж дуулна миний мөнхөнд иргэд ээжийг. Би тэр чи яаж зохиосон юм бэ гэвэл ачтай болоод ачаагаа дээгүүр талгаагаа ингэдсэн байхгүй. Ганцхан сар болоог байхад нь сар чүрээгүй байхад авгаа шоодоо энэ согтоо юм уу яагаад байгаа юм хүүхэд айлгаад үгүй манай ач ингэ нүдээнэнгүүд би хамгийн түрүүнд харагдана гэж тэгж бодсноо энэ шүлгийг ивчсэн балхаа өдрийг балхаада би яриад ингэ тэрэн шиг их сайхан дуунуудтай дуучид маань их сайхан орж ирнэ их сайхан тоглолт болно янгадаа хийж өгч байгаа ерөөсөө тэгээ олон сайхан дуучид гарч ирнэ дуулна гэсэн бодолтой зүгээр ингээд энүүхэн дэж уран дотор нь ангидах юм бол ээжийн 12 дуу байна Их орны 13 дуу байна. Дан их орны шүү дээ. Дандаа их орн. Тэгэхээр зөв нэг огшоод нэг уйлаад байх юм болов. Жаахан тийм ястаа хөхтэй тоглолт болно. Би үзэгчээр өөрийн ахтан хамаатан шиг л өөр хөтлөл төвчин. За ингэсэн юм. Би нэг ингэж ижидээ зориулсан. Энийг ингэж байсан. Ингэж энэ дог зохиогдсон юм. Тэргээд л. Явна да. За яг энэ яриаг хөглөөд сайн нэвтрүүлэг маань хүндэтгэн өрсөн зочиндоо бас гинтэн бэлэгтэй байдаг. Нэгэн сайхан уран бүтээлчийг нэвтрүүлэгтээ урьсан. Таны шүлгийг бичсэн нэгэн сайхан уран бүтээлээс хүлээн аваад яриагаа үргэлжлүүлэх үү. За тэгш. Сайн нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Гэрэл Чулуун хүрэлцэн ирсэн байна. Студидээ уран бүтээлчийгээ хүлээн авъя. Тавана гэрдээ. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. За сайн нэмэггүй. Ойр толцог. Уран бүтээл өндөр. За баярлалаа. Тэгээд миний би гүр азрахтайгаа бас уран бүтээл хамтарч ажиллаж одоо их баярлаж явдаг. Яагаад гэвэл Монголоо сонсон сэтгэл гэж төмөө олон төрсэн сайхан уран бүтээлийг минь шүлгийн зохиож өгч Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Сэра тогш маань аялгауг нь зохиосноор энэ сайхан уран бүтээл төмөө олонд сайхан өрсөн байдаг. Тэгээд энэ дуугаараа нэрлсэн төсөл болж дэлхийн бас 10 гаруй оронд очиж тоглосон. Яг одоо 2 жилийн өмнө үдээд бүрээ ахтайгаа Солонгост тоглож байсан байна. За тэгэхээр мэдээж Гэрэл Чулуун гэдэг дуучныг Монголын ард түмэнд таниулсан олон сайхан уран бүтээлүүдийн нэг бол яа харахгүй Монголоос сонсон сэтгэл. Тэгэхээр өнөөдөр эрхэм зочиндоо бас энэ дуугийн дэрэгдээсэн сонсхий үзэгчтэйгээ сайхан дуу хуур сонсъё гэж уран бүтээлтэй ирсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа. Мөнхийн ариун усыг олох гэж ичигээр хад гарсан ч биштэй. Мөрөөдлийнхөө үзүрээс хатгах гэж хүний нутаг зүтгэж явандаа би 200 насыг наслах гэж хүний нутгийг зорьсон ч биштэй.
Хоёрын хоёр нарыг үзэх биш хүний нутагт юугаа чиндээ би салхин хүртэл үнсэд ухтаа сайхан Монголд очидоо байц сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сивэрсэн ичидээ түргэн очидоо Хөрс дэлхий өөртөө нар зүуд аялахын эсвэл хол ойрын ялгалгаж байгаа ч үгүй ч харин хоолой торсноо нүс зүрх чиглэхийн цагт хүний хасраас нутгаан санана гэдэг юутай үйтэй дэлхийн дэдэд байгаа миний монголчуудаа дэлгэр монголч нь та нарынхаа санаж байж шүү дээ. Цэнгэл жаргалын амтан думбад би нутгаан ямар мартсан ч биштэй цэцгэн хүртэл өндөө хүлээсэн цэжний нутгаа зүүдэлж явандаа би ээжээсээ хүн ахаад мэдлэх гэж энэ л хорвоо залбирсан ч биштэй аваасаа илүү ажлал болох гэж алаг дэлхийг туудсан ч биштэй би салхин хүртэл үнсэд ухтаа сайхан Монголд очидоо байц сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидээ түргэн очидоо салхин хүртэл үнсэд ухтаа сайхан Монголд очидоо байц сэтгэлэн чилээж хүүгээ хүлээсэн сэмэрсэн ичидээ түргэн очидоо сайхан Монголоо санаад ирлээ Санаа нэвтрүүлгийн урилгаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Гэрэл Чулуун. За Гүр Азар сэтгүүлчийн бичсэн Монголоо сонсон сэтгэл гэдэг сайхан уран бүтээлийг үзэгчд маань хүргэлээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Ажлын төлөвийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл гоо сайхны нууц Asayake Japan Cosmetics. Ингэж мэдэрч үчин гэдэг их сонир л да. Одоо та жишээлбэл их нутгаасаа хол бас олон жил байж үтсэн үнэгүй юу? Энэ ийм юм. Гоё доо сонгож баярлалаа тий. Би нэг юм шүлэг уншия. Урчин бэждэн ус хөргөж явна гэж зүудлээ. Уул талыг туучин хүмүүн готлынхаа улаар хөлөөнжин явна гэж зүудлээ. Гэтэл арьсан тасмыг зуурч үүрсэн ус минь асгарчих юм. Ангаг цангаг хөрсө хогсорчих юм. Аргал жигэлсэн ээждээ галгүй очихно. Алаг үрийнхээ нулимсаар аман чигэлдэг юм бол ангар сайхан ээж минь ангаж өгөх нь гэж зүудлээ. Элэг хөтлө хардарсан зүудний тагаан түлхтэл ижимийн нөмөр дэрэгд байсангүй. Сайхан ээжийнхээ санаагийн сангаацсан биш ба та. Хоёр нарыг үзгэж холын газар юугаа хин маргааш өглөөний онгоцоор нутагтаа л очидоо гэж миний шилэг байхгүй юу. Эндээсээ тасалж авсан би. Тэгээ нэг үнэхээр нэг тийм ижидээ те. Үнэхээр чинь урчин ижидээ усргож юм зүудлээ. Тэгээ хамаг ус асгацглаа. Ижимийн цангацсан юм биш ба шүлгэлдээ. Тэгээ би энээсээ тэр нөгөө ээжээсээ илүү тэр мөрөө авч ийсэн. Би энэ шүлгнээсээ дундаас нь тоодсон шүү дээ. Оюнган цайлгийнхан дэлгсэн тэрлэг шиг Монгол нутгийнхаа хошуулсан горгой шиг 33 говийнхоо гэдгээс дэлгсэн тэрлэг авч балхаад байгаа нөгөө. Ингээ өөрийнх юмнаас өөрөө тоох яах вэ? Тэгээд тэр эмзэглэл яваад энэ дуу гарсан. Манай энэ дуучиг сайхан дуулсан Сэрод маань сайхан ийсэн.
их олон газар дуулагдсан. Өөр ажиллаар Японд явж байхад нэг Японы хүмүүс тэр таны дууг нэгэд өөр хоолунд иж байхад ярьсан л да. Дөнгөж гарсны дараа. Тэгээд тэд тэржсэн шүү. Хүний газар сонсгож ах хүнд гэж. Тэ? Бид нэр ингэж мэдэрч яхад хүний газар байгаа. Айгүй эвгүй байдаг гэж хэлээ. Энэ мэд сайхан уран бүтээлүүд 10 сарын 25-нд Яруу найрагч Гүр Азрын нийтийн дуучдын уран бүтээлүүдээр нэгдсэн тоглолтын дээр үзэгч түмэндээ хүрхнэ. За Гүр Азар гэдэг хүнийг ер нь хөтлөгчийн хувьд өмчлөсөн хэд хэдэн тоглолт байна да. Намрын хит 2017 шилдэг шилдэг дуун бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа. Налгар сайхан их оронд минь налгар намар айлсан тухаллаа. Алтрын шаргалтах тариа солонгын өнгөт навчсаар байгаль дэлхий гойсон энэ л сайхан өдрүүдийг зүрх догдлуулж сэтгэл тоногшсон уянгад дуугаар мэлай. Налгар сайхан намрын шилдэг дуун бүтээлийг намрын хит 2017 тоглолтын үеэр хамтдаа тодруулцгаая. Одоо ерөн үзэгчд хүлээдэг болж тийм ээ. Энэ тоглолтондоо бас хөтлөгчийн үүрэгтэйгээр нэлээ хүлээж байгаа байх гэж. 10 дугаар сарын 20-нд бас Монгол Бүхий өргөнд үзэгчтэй хүрнэ. Энэ намрын хит тоглолт их гоё болдгийг. Би эхний дугаараас нь эхлээл үзсийг сайхан болж байгаа. Намрын их өргөн цугларч болдог. Тэгээ монголчууд ч нэг тийм их сонин штэ. Намар цагаа их тийм бэлэгдэлтэйгээр хүлээж авдаг. Намар энэ төр дуулд найрладаг нь санаанд ертөнцийн утга байдаг юм шиг байна. Хавар дуулаад зун дуулаад байдаг мөртлөө намар болохоор бүх юм төвлөрчдөг ч юм уу. Нэг үр дүн байдаг юм уу? Намар сонссон дуу гоё байдаг юм уу? Мэдэхгүй. Ямар ч ажил их гоё болдгийг энэ удаагийн тоглолт их гоё болно гэж мэдэгдэж байна. Тэгээд хамгийн гол нь энд нөгөө тэр дуунуудаа хүргэх, тэр дуугаа ард түмдэн уриалгах нь нийтлийн бодлого болоод ингээд бүгдээрээ нэг баяр болоод цагаан сар төхөөр чинь 14 хоногийн өмнө цагаан сар гэж ярьдаг үстэй. Буус баваа ингээд тэгээгээл хүний гардаа тавих юм гэж байгаа тийм. Битүүний орой шиний нэг гоё байдаг шиг намрын хит болно гэл өнөөдрөөс эхэл бид нар ч гэсэн тоглолтлоо та нар ч гэсэн тоглолоо дуучид ингээд дуугаа дуулаад уран бүтээлчд ингээд яриад байна гэдэг чинь энэ тоглолтыг үзэгчээ хөндлөж байгаа, дуугаа хөндлөж байгаа, өргөн их цугларт болохын их бэлгэрчээл гэж арддаг шин. Хотог утсан хадагны амдэр биж яхад тэр сайхан эртний бүжигэнд дэгдэж шуур дуугаан дуулдаг юм боломжтой. Ийм учраас одоо бодон үнтэй зачимга нарны өнгөнд гэл болон борсон хурийн талхад наадам дэглэдэг сайхан бүжиг юугаан дэглэж тоглолтон цаашаа хөгжөөё гэж бодож байна. Энэ 10 дугаар саруудад их олон сайхан тоглолтууд болно. Намрын хит байна. 27, 28 болох юм тоглолт болно. Хүрээ осол зогсож байна. Ингээд 10 сар их гоё сар. Тэгээд чинь өөр онцлогтой, өөрийн өнгө аястай тийм ээ. Энэ дууны дэрэг жаргана гэж монголчууд ярьдیں۔ Да. Гэхдээ нэг рок пop ордонд үндэсний бүх бриллианттай гэж хэлсэн гэлээ. Тэр шиг одоо нэг дууны ер нь альныхын ч төв ордоо юм бүү мэддэг. Тэр шиг одоо нэг сайхан дуунуудын донтоо бүх аяа нэг барилдаг болох гэдэг. Сайхан бүх өөргөө. Тийм учраас тэр тоглолтод бол бидний уран бүтээлчмийн хувьд ч гэсэн өтгөөсөө гадна хүлээж явах гоё, сонсож явах гоё байдаг шүү дээ. Гээ ороод хүмүүс амьсгаа би ч бас дууны уран бүтээлч юм. Дууны шүлэг өчдөг хүм аль дуу яаж үрж гэнэ үү? Ялангуяа тэнд юу их гоё харагддаг вэ? Шин дуучид гарч ирээд өөрийгөө тэр хүргэж байгаа. Тийм ээ. Тэр нэг олон дууг нь ард түмэн дуулсан дууг ингээд өөрөө тэрэндээ баярлаад ингээд дуулж байгаа. Тэр гоё шүү дээ. Ямар сан дээр бацх гавьяг дуулгаар нь бийж байгаа. Та бол нэг бадаг нь аялцгаад гараад ганцанд орчоод тэр тэгэд усаа дуулж ийн гэсэн чинь усаа нийт. Ториг их танагийн үнэр. Торынаас газрын үнэр. Тохомноос нь хөлсний үнэр. Тогос үнээс нь тэнгэр нэртдэг Монгол брэндом би хайртай. Айдын сутан барамадын үнэр. Аргамжаатай батхан тэр чигээр морин хор байдаг Монголын амармагдан гүйжирж байгаа хурдан хөдгөндөө би бурхан мэт хайртай. Тэр шиг нэр тэр бүр жаргачсан дотны хүнтэйгээ хамгийн сайн дуугаас дуулна гэдэг чинь дотны хүнтэйгээ уулзж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн дотн одоогийн юу гэдгийг томоогүй юуж боллоо ээж тогроо буцаж зэрэг шаргалтлаа гэж шин зэргийн дуу явахад надад бол тэр дууч нь биш тэр дуу нь миний хамгийн дотн хүн намайг загнаад дуусгах байхгүй. Чи хүрээ чи ижигээ гомдоогоогүй бичтэй гэдэг шиг тэр нь дууны дэргэж ярахаар чинь үндэгээд них гоё болдог, ариусдаг. Ер нь энэ жилийн намрын хит тоглолтын хувьд бол бас онцлогтой болж байгаа юм лээ. 4 жилдээ зохион байгуулагдаж байгаа. Нэгтээ Монголын одоо нийтийн дууны урлагт хүч үзэж байгаа уран бүтээлчдийн
одоо чанар чансааг нэг талаар тодорхойлдог ч гэхгүй үзэгчдийн бас үнэлгээг уран бүтээлчтэй мэдрүүлэх үүднээс шилдэг уран бүтээлүүдийг тодруулж байгаа юм билээ. Тэгээ энэ бас их сонирхолтой санагдсан. Одоогоор бол эхний 20 байрыг барьсан байгаа юм байна. Тэр 20-ын дотор нь уралдуулж байгаа юм байна. Тэгээд 10 дугаар сарын 20-нд одоо тэр бүхий өргөнд хурамчулж ирсэн уран бүтээл үзэгчид бол тэр 20 дуунаас хамгийн шилдгийг тодруулж хамгийн шилдэг нийтийн дуу, хамгийн шилдэг одоо эрэгтэй, эмэгтэй дуучин, хамгийн залуу дуучин. Өсөх ирээдүйтэй одоо нөгөө бөхөр чи юу гэдэг лээ даагаар шагнаад байдаг. Улам чанарж иж байна. Тэр тусмал одоо юу гэдгийг тэр чин дууны урлагийг хөгжүүлэхэд их хэрэг болдгийг. Тэглэгээ яах вэ? Дуу үзэгчид хоёрыг холбоход хэрэг болдгийг. Одоо юу гэдэг хөгжмийн одоо урлагийг хүндлэхэд хэрэг болдог байхгүй юу? Болорцсон нэг үе тийм байсан шүү дээ. Бүх хүн болорсомыг хушуурдаг. Тэгээд ард түмэн ном унших шүлгэн дуртай болдог. Тэр юм нэг төгж ирж ирсэн шүү дээ. Тийм учраас энд маш гоё арга хэмжээ болно. Энэ жилийн онцлог тэр байгаа юм байлээ. Бидгийг бас үзэгчтэй хэлээ. Намрын хит 2017 шилдэг дуун бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа. Налгар сайхан их оронд минь налгар намар айлсан тухаллаа. Алтан шаргалтах тариа солонгын өнгөт навчсаар байгаль дэлхий гойсон энэ л сайхан өдрүүдийг зүрх догдлуулж сэтгэл тоногшсон уянгад дуугаар мэлай. Налгар сайхан намрын шилдэг дуун бүтээлийг намрын хит 2017 тоглолтын үеэр хамтдаа тодруулцгаая. За гүрээ ахтайгаа уулзсных бас нэг зүйлийг амжилж асууж 5 жилийн өмнө л амлаж исэн зүйл нь гэсэн үг шүү. За Хүний аим киноны үргэлжлэл хийгдсэн үү? Би тэрий чинь нэг зохиол болох юм гэж ярьдсэн л та. Би тэнийг жигээ багштай уулзаад нэг зохиол болгож бичиж жигээ багшд уншсыг. Ийм байвал яасан гэсэн чинь нэрийг би санаагүй юм байш шүү. Бодъё гэд тэ бодъё гэд. Тэгээд жигээ багш бодож байгаад нэг өдөр утсаар ирсэн л да. Би чиний санааг нэг арай өөр болгоод нэг өөр асуудал дээр тэр гурван хүмүүсийг байрын тавиад нэг үзлээ. Тэгээ чамаас зөвшөөрөл авч яана гэд. Юу таны юм чи надад шинэ тэгээд нэг хатны одоо өнгөрсөн жил болж байна уу? 6-7 анги тийм кино хийсэн шүү дээ. Тэгэл одоо Юнишн байдаг. Тэгээ Төмөрбаатар бид гурав тоглосон. Тэр нөгөө сэдвүүн л арай өөр нэг тэр юуны сэдвтэй юм байл. Уг нь бол тэгж бодож ирсэн. Би үл зүгээр яг тэр чигээр нь их гэж ирсэн. Гим тэргийн нэвтэнцөө цааш нь. Нэг нь бүр хулгайч болоод тэ, нэг нь бүр ингээд. Тэр одоо нэгэнд кино хийхгүй байсан учраас би зүгээр сонирхол би тэнд ярьж ирсэн нь би яаж бодогдож ирсэн бэ? Хэм болсон байна. Тэгээ бодоход байна штэ. Нөгөө Төмөрбаатар биш тоглодог. Тэр хүү чинь сайд болоод тийм ээ. Нөгөө сарвал чинь тэр чигтээ шоронжоод бүр засарчгүй болоод тэгвэл хүндүү чинь бүр том өөр зиндааны хүн болоод дахиж сайдаа хатахын тулд сарвал ашиглаад тэгвсэн байхгүй. Бас сонь байж болох шин тий. Сарвал нь тэр чигтээ цааш явчихсан. Засарахгүй нэг байж болно ч тий. Гэх мэт чигээр бодож үзчихсэн тий. Тэгтээ жигогч тэрийг юм хийсэн. Би үзсэн. Бид нар тэгсэн жигогч өөрийнх нь уран бүтээлийн өмч болохоор тэгэл тэр хүн өөрөө мэднэ. Бид нар зүтгэх үүрэгтэй. Тэгээ 40 хэдэн жилийн өмнөх юм гэдэг чинь сонир юм байл бас тий. Бид нар дандаа 42-3 жилийн өмнө тоглож ирсэн. Чи юу гэж хэлэхэд байгаа юм бэ? Та хамт явж байгаа юм уу? Энэ хүүхдтэйгээ ямар янзтай явж байгааг харж байгаа үү те? Эгээтэл машинд орчихсон гоо. Яасан грэдвэ? Танцгаад. Нэчи. Аач. Гүт таамар чин юу болж байна? Нуугийг сайхан авсан да. Хэн зогсон бэ? Саруу чи юу? Үгүй, би биш. За одоо ингээд тарцгаая. Харин энэ заданы тухай та нар хүнд хэлсэн байвал уу? Цовдолж байгаа шүү. Ханаста бээр хүн штэ. Наад үгүй чи хайр. За баяртай. Баяртай. Утгаяас. Түлэний зүсэр хийцэн. Би чамайгийн мусан тэнэг навш гэж өрдөө бодсонгүй. Чи намайг шоронд амьдсан алуурчин санаа юу? Би алуурчин биш ээ. Ойлгож байна. Хэрвээ баригдах юм бол хийсэн хэргийнхээ ялыг өөрөө сүлээ шүү.
тантай маш олон сэдвээр ярих юм байна. Тэгээ одоо ингээд дуу руу ороод, жүжиг рүү ороод, телевиз рүү ороод явхаар телевизийн маань цаг хугацаа бас хүрэлцэхгүй байна. Тэгээд тантай дараа нь бас дахиад магадгүй 5 жилийн дараа энд амлсан зүйлийг тэр үед асууж магадгүй. Таныг урилгын маань хүлээн авч хүрэлцээсэнд баярлалаа. Сайхан цагаа олсон нэвтрүүлэг, сайхан нэвтрүүлэгт урьсанд баярлалаа. Би бас 10 сарыг бол сэтгэл догдон хүлээж байгаа. 20 дээр хит тооны намрын хит болно, их гоё юм болно. Би өстрий чинь сонсоод их гоё жоохон байгаа ч танаас баяр хүргэж байгаа. Бөхчүүдээр нэг ойрхон одон барилдаантай болохоор баяртай байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан уран бүтээж бид нар басан бие чинь дууны яруу найрагч болохоор ялангуяа 10 сарууд нэг тийм сайхан өдрүүд надад бодогдож байна. Ялангуяа намрын хитгээд энэ сэтгэл догдлон өстө үзэгчийг ирээрээч гэж уриалмаар байна. Тэр үл анхудааг шинэлгээр хийгдэж байгаа. Их сонирн болгож өстө дуу ардмд ойртуулж байгаа. Тийм одоо ардмын ус намартай хүлээдэг сайхан арга хэмжээ болохын эхлэл нь илүү төгс төгөлдөр жилээс болж байгааг илэрхийлэл. Тэгээ тэрний дараа 5 хоног гүр бацар гэдэг яруу дууны яруу найрагч ямар шилдэг 25 дуутай юм бэ гэдэг үзэгчдийн сонирхол л дээ. Тийм ээ? Нөгөө юугаа үзүүлээ гэдэг шиг өөрөө хөтлөө дуулаад нэг миний шилдгийн би нэг нийтийн дуу 80 дуу би шилдэг 25 дууга олон сайхан дуучид дуулна. Анхудаа хийж үү тэрнийгээ сонсъё. Тэгээ 27 28-нд болох ч байхаа тоглолтыг алсан шиг ингээд миний ард түмнийг дуугаар жаргаж байгаасаа. Миний хувьд л тийм сэтгэл догдолсон 10 сар байх болно гэж. Ер нь 10 сар надад хажиргал өгдөг юм. За. Нарийн чирээд явах. За. Таны хувьд одоо яг тэмдэглэл хөтлөж байгаа дэвтэр нь ер нь дуусж байгаа юу? Дэвтэргүй байна. Дэвтэргүй байгаа юу? Дэвтэр дууссан бүр дүүрсэн. За тэгвэл сайн нэвтрүүлэг маань сэтгүүлчийнхаа хувьд бэлгэлддэг шүү дээ, тийм ээ. За сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Тэмдэглэлийн дэвтрийн хувьд бол бас яг монголчуудын өөрсдийнх нь бас одоо бүтээсэн хийх ажлын жагсаалт гэдэг ийм тэмдэглэл Монгол тэмдэглэлийн дэвтэр гарсан байна. Тэгээ сайн нэвтрүүлгийн маань ивент итгэж хаж дэвтэргээ одоо ер нь амтхай байсан байлээ. Ийм тэмдэглэлийн дэвтрийг танд дурсгаж байна. Тэгээ уран бүтээлийн санаа, ажлын төлөвлөгөөгөө энэ дэвтэр дээр энэ үзгээр бичээрэй. Уран бүтээлийн амжилт хүсье. За баярлалаа. Бид нар үзүүлэгч. Мөн сайн нэвтрүүлэг маань үзэгч түмэндээ хүрэхэд бас хамтран ажилладаг ерөнхий ивент итгэгч Asaiki компанийнхаа нэрийн бэлгийг зочиндоо барихад таатай байна. Эрүүл гоо сайхны нууц Asaiki гэдэг Япон косметик. Японы номер 1 кремийн төрлийн цагаан үс түргэн бодогч Selo. Хольж хутгахгүйгээр ганц л дарахад болно. Үсээ бүтэн бодох шаардлагагүй. Цайрсан хэсгээ бодоход л хангалттай. Selo. Ой шампуны 90 үерлээ. Хөрхний цэвэрлэгээ. Үсний уналт. Хагны эсрэг үйлчилгээтэй силикон агуулгагийн эмчилгээний шампунь. Moist Dayan. Тэгээд таныг бас энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээрэй гэж одоо бэлгэлж байна. За баярлалаа. За нэвтрүүлгээ жаргаж бас таныг үзэгчтэй хамтсан сайхан үг хэлээсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн бид хоёрын ярьсээр үндсэндээ бол нэг тийм сайн сайхны тухай, сайхан хөг аялганы тухай байлаа. Ялангуяа дууны тухай байлаа гэж би бодож байна. Дууны намар гэж монголчууд ярьдаг. Тийм урт намрыг бол дууны намар гэж ярьдаг. Сайхан намрыг дууны намар гэж ярьдаг. Жаргалтай намраа дууны намар гэж. Энэ намар бол дууны намар болох нэ. Тэгээ намрын тэр өргөн цоглолтууд үзэгчд маань ирээрээ. Ахин дахин тэр дууны дэргэд үзэгчтэйгээ уулзъя гэж бодож байна. Тэгээ миний Монголын ард түмэн дуу шиг урт наслах болтгой л гэж ярив дөө. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ сайн нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн сэтгүүлч яруу найрагч Шавдар Сүрэнгийн гүр азар байлаа. Тэгээ дуутай хууртай, инээд хүртэ нэгэн сайхан нэвтрүүлгийн үзэгчтэй хүргэсэн гэдэгт итгэж байна. Сайн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч эрүүл гоо сайхны нууц Asaiki Япон косметик. Үзэгч та бүхэнтэй эх 7 хоног шинэ зочинтой иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй.